За 2021 онд барилга хотоогоолтын сайд болон эрчим хүчний сайдын хамтарсан барилгын эрчим хүчний гэрчлэгээ олгох журмыг бол баталсан байдаг. За энэ журмын хүрээнд бид улсын төсвийн хөрөнгө оруулалт болон хувийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжуудын зураг төсөл дээр бол магадлал хийж мөн энэ эрчим хүчний гэрчлэгээг бол олгоод явж байгаа. За 24 оны байдлаар бол нийт 500 гаруй барилга байгууламжийн зураг төсөл дээр эрчим хүчний гэрчлэгийг олгоод явж байна. За мөн энэ эрчим хүчний хэрэглээний энэ ангиллыг бол бас A, B, C, D, E гэсэн ийм 5 ангиллаар бол олгож байгаа. За үүнээс одоо энэ шаардлагад нийцж байгаа нь бол AB гэдэг ийм ангиллал байгаа. Хэрвээ AB ангиллалдаа багтж байгаа тохиолдолд энэ маань бол эрчим хүчний хэмнэлттэй дулаан алдагдaltaгүй барилга юм а гэдэг асуултуудыг тавьж байгаа. За энэ дулаан алдагдaltaгүй барилга гэдэг маань гол зорилго нь бол цаашлаад одоо энэ ногоон зээлд хамрагдах ийм ач холбогдолтой юм.